Сайн бацхан үзэгчдээ амжилт нэвтрүүлгийн шинэ дугаар яг одоо тань хүрэх гэж байна. Тэгэхээр одоогоос 20 жилийн өмнө интернет хэмээх энэ үйлчилгээ Монголд яг нэвтэрч байсан. Тэгвэл энэ гайхалтай зүйлийг Монголд анх нэвтрүүлж байсан эрхэм хүнийг өнөөдрийнхөө амжилтын хамарт бичсэн байгаа. Энэ бол Datacom компаниг үүсгэн байгуулагч Нэхбат. Монголд интернетийг загламжлсан эсэх нь болсон энэ эрхмийг Дангаа сүрэнгийн Энхбат гэдэг. Таны гэсэн залуу цагтаа доктор Нэхбат гэж дуудууллаа. За дараад нь Datacom Нэхбат болсон. Тэгээ форумын их бат, сүүлдээ ногоо намын их бат гэсэн. Одоо таныг юу гэж хэлэх вэ? Чаддах уу? Одоо яг шоглоор чөлөөлт электрон. За тэр нь ч яах вэ? Одоо бол би нээлттэй мэдлэг боловсролын ингээд онлайн их сургууль ингээд хүмүүс бол яг интернет би буцаад өөрөлдөл залуудаа эхэлж ийсэн салбар руу буцаад ирж байгаа. Интернет гэдгийг монголчууд сонирхох нь битгий хэлээ. Сонсоочгүй байсан 90-ад оны ихэр дэлхийн сүлжээнд нэгдэх ажлыг тэр зориглон хийсэн. Ерөөдөө ганцхан зорилго байсан шүү дээ. Ерөөсө дэлхийд адилхан болсон. Бид яагаад ингэж мартагдсан хятад Оросын дунд байгаа. Тэгээд ч одоо 90 оны ихээр дундуур бол бид бол үнэхээр Монгол улс нээлттэй дэлхийд гарцтай, далайд гарцтай хүсэж ирсэн тийм. Тэгэхээр яг тэр зорилго бол миний одоо хамгийн гол тод харагдчихсан зорилго. Яг тэр үедээ. Дэлхийд гарцтай болох хүслийн биелүүлэхээр тэр Datacom компани байгуулан эхний жилүүдэд имэйл байдлаар 2 цаг холбогддог байсан хэдий ч өдөр эрт тусам үйл ажиллагааны өргөжин Netcard, Datanet, Magnet зэрэг 5 компани байгуулсан юм. Datacom компани бол эхний жилүүдэд 3-4 жилийн дараа манайх чинь 227 ажилтнууд байсан. Тэгээ 227 хүний яг тийм эдийн засаг хүнд тэгээ тийм шин технологи тэр үед бол 227 тэгээ инженер хүмүүс тэр хүмүүсийн цалин хөлсийг олгоно үргэлж ажилуулна тийм үнэтэй холбооны хэцүү байсан л та. Одоо бол Datacom 20 гаруй ажилтнтай. Тэгвэл нөгөө хийж байгаа бизнес маань тэр үеийн яг интернет хэсэг нь бол тэр үеийн Datacom-с том байгаа шүү дээ. Олон нийтийн ажлыг идэвхтэй хийдэг байсан тэр нэг л өдөр олон нийтийн телевизээр гарах болсон. Би одоо өөрөө мэдээллийн технологи хүн, математик, компьютерийн програм амж юм шүү дээ. Тэгээ телевиз үздэг хүмүүс бол намайг сэтгүүлч гэж боддог. Тэгээ годомжинд таарлахлаар та сэтгүүлч гэж дэгдэг байхгүй юу? За тэгэж ч бол надад бол таалагдж байна. Яг тэгвэл хүмүүс бол бас ингээ хийгээд за хүнийг бол үнэлж байгаа. Би тэр хүнд бол баярлалаа гэж хэлдэг. Харин дараа нь формын инкод хэмээх тодтгол ногоо номын дараа эрхэм гишүүн хэмээн өөрчлөгдсөн. Одоо ер нь дахиад устдад орох. Үгүй одоогоор ямар ч төлөвлөгөө байхгүй. Миний одоо Монгол улсад өгч чадах юм нь улс төрд байснаас энэ салбарт байсан магадгүй одоо би өөрөө дэгдэд 3 дахин илүү. Одоо бизнесийг ч улс төрийг чөлгөн чөлөө тэргэн болсон түүний чөлөө цагаараа хийх дуртай зүйлс нь яг миний хамгийн дуртай зүйл бол ном унших. За хоёр дахь нь бол мэдээж хэрэг одоо яг үүнийг дагаад хөгжимд учиргүй сайн биш гэхдээ гоё хөгжим дуртай. За тэгээд мэдээж хэрэг байгальд явах. Тэгээд зам бол одоо гольф тоглох. Тэр бол ухамсартайгаар гольфонд ороогүй л дээ зүгээр найз нараа явсууч. Тэгээд зураг авах. Бодлоо зэгцлэн бусдад илүү хэрэгтэй зүйлсийг хийхээр төлөвлөж байгаа түүний амьдралдаа баримталдаг зарчим болов. Бүх зүйл бол урсгал. Өөрөөр хэлбэл чи хөгжил, амжилт гэдэг бол эцсийн зорилго биш. Тэр бол өнөөдөр л хийх ёстой зүйл байхгүй. Тийм учраас би бол эцсийн үр дүнд битгий их санаа зовж өөртөө тийм баримт барьдаг. Чи өнөөдөр хийх ёстой юм л хий. Эцсийн үр дүн бол тэртээ тэргүй орвоо ертөнц бурхан өөрөө санаа тавина. Ингээд амжилтыг эцсийн зорилгон болголгүй амжилт хийхийг зориулсан түүний амьдралын түүх, ажил бизнесийн орнолын тухай амттай сонирхолтой яриаг хүлээн авна. Нэвтрүүлгийн эхний хэсэгт эдгээр насандаа интернеттэй танилцж эд сонирхон дурлж байсан түүхээ хуваалцах болно. Welcome to Hangul Tower.
Хаал тавраас нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За нэвтрүүлэг маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Бас 20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр дэлхийн түүхэнд 3 зүйлийг том нээлт гэж үздэг юм байлаа. Нэгдүгээрт гал, хоёрдугаарт дугуй, гуравдугаарт интернет гэдэг. Тэгэхээр энэ сайхан зүйлийг яхан аргагүй бидэнд анх нэвтрүүлж ирсэн хүмүүсийн нэг нь бол та байгаа. Тэгээд албан бусаар бол 25 жилийн өмнө, албан ёсоор бол 20 жилийн өмнөх тэр өөрөө ирэхэд нэг очил л доо. Яг ер нь интернетийг бол тэр үед хүмүүс мэддэггүй байсан. Өнөөдөр би интернет дээр одоо статистик үзсэн чинь тэр үед бол ерөнхийдөө 10 сая хүн дэлхийд даяар хэрэглэдэг байсан гэж. Одоо гэхдээ бол дандаа нь имэйл хэлбэрээр веб зураг тийм бол их ховор байсан. За одоо өнөөдөр бол 2-3 тэрбум хүн хэрэглэж байгаа. Тэгээ энэ маань соёл болчихсон. 10 жил тэр үеийг эргээд харахад бол Монгол бол хүнд байсан. Мөнгө байхгүй байсан, хямралтай. Тэгээ монголчууд бол дэлхий рүү гарах сонирхолтой байсан. Ардчил ирчихсэн. Бид нар ирчлөө дэлхийн 7 тэрбум хүн хэсэг болохыг хүсэж ийсэн. Тэгэхээр интернет бол яг эргээд харахад бол Монгол бол оюун санааны хувьд одоо далайд гарцтай болсон л ялах юм шүү дээ. Энэ одоо интернетийн үүсэлт түүх нь бол 1969 онд Америкт бол цэрэг армийн зориулалтаар ARPANET нэрээр үүсчихсэн гэдэг юм билээ те. Та яг өөрөө интернеттэй хэдийд танилцаж, хэдийд мэдэж авсан бэ? Тэгэд Монголд оруулж ирэх гэсэн сэтэл хэдийнээс бий болсон бэ? Интернет гэдэг нэр бол ерөнхийдөө олон нийтэд тараад нээлттэй болсон технологи үед өгсөн нэр шүү дээ. Тэгээд оюутан үеэс л энэ чиглэлд ажилласан л да. Тэгээд тэр чинь бол 1900 яг л 79 он шүү дээ. Би 80 онд дээд сургууль төгссөн. Тэгэхэд бол ARPANET бол хамгийн сүүлийн үеийн одоо тэр үед шилтгэн байсан. Бид нар мэддэггүй байсан. Гэхдээ ARPANET хүртлээр маш олон зүйлийг Америкч, Оросууд хийж исэн. Тэгээд тэр нь бол Оросд бол бас олон улсын төсөл FIDONET гэдэг нэртэй байсан. Тэгээд намайг аспирантур байж хахад бол би бол FIDONET дээр ажилладаг байсан. Тэр FIDONET-тэй Оросууд. Тэгээд би өөрөө залуу гэр бүл Монголд хол Оросууд бол ороо ингээ ажиллаад хараад яараа явцдаг. Би бол ингээ шинжэнгөө суух чадвартай чөлөөтэй байсан гэх юм уу да. Тэгэхээр надад бол яг энэ талаар нэлээх даалгавар өгдөг байсан. Би тэгээд Оросуудтай тэр програмыг бичдэг байсан. Тэр үед бол надад ямар бодол төрж ирсэн бол Монгол бас юм болоосаа гэж. Тэгээд тэр FIDONET-ийг Монголд хийх юмсан гэдэг бодол тэр үед төрсөн л та. Та ер нь ингээ амьдралдаа за тэр миний барай шүү гэл яг тийм том зорилго тавьж ирсэн үү? Тавьж ирсэн. Тэр ер нь бол манай аав надад тийг сургадаг байсан. Маш том зорилго тавиад талын хийчихтэл болдсон шүү дээ. Тэгэхээр амьдралдаа тавих зорилго бол миний хувьд бол яг тэр материаллык эсвэл мөнгөний тоо ч юм уу яг тодорхой албан тушаал ч юм уу тийм зорилго тавьж байгаагүй. Тэр том зорилго нь юу байсан бэ? Би бол тэр хэлбэрээр бол хэлж мэдэхгүй. Зүгээр миний яг өөрийн хувьдаа тавьж исэн зорилго бол би яг ингээд дотроо хоримтлагдж исэн хүсэл санаа, үзэл бодол бүх юма гаргах хэрэгтэй юм байна. Яг энийг хийх хэрэгтэй юм байна ш. Зүгээр ер нь ихтэй би өөрөө нөгөө программист, програм компьютерийн хүн болохоор бүр багаас одоо хүүхдүүд нэг конструктор тоглоом дуртай байдаг шүү дээ. Тэрийн шиг би програм бичих маш дуртай байсан. Бүр 22 3 тайдаа бол тэрийг одоо би гайхдаг шүү дээ. Яач гэж чаддаг байсан. Би 3 хоног гэртээ харихгүй. Ажил дээр 3 шөнө 3 өдөр програм бичиж сувчдаг байсан шүү дээ. Нэг дунд нэг цаг унтаал. Үнэхээр л дуртай та тий. Үнэхээр дуртай. Тэгээд одоо хэрвээ 3 хоног битэл 3 цаг суулгуул баг можир шүү дээ. Тэгтэл яг тэгэл явдаг байсан байхгүй. Тэгэл тэрийг хийгээл би хийгээл. Яг тэгэхээр яг түнтэй адилхан ингээд хийж байгаа юмдаа дуртай байх бол азтай байна. Тэгэхээр яг хамгийн азтай хүнийг юу хэлдэг вэ? Ажил. Өөрийнх нь хамгийн дуртай хобби нь ажил нь байвал хамгийн азтай. Ажил мэргэжил хобби өргөн давхцсан бизнесийнхээ алс ирээдүйг тэр итгэлтэйгээр харж байсан. Ийм ч учраас анхны алхмаа амжилттай хийж чадсан. Энэ тухай нэвтрүүлгийн дараагийн хэсгээс $3,000 харамалжчаад
одоо мянган жил онгоцны зардал хийгээл уран муугар нь зарим төвөр хаяад явмаар санагдсан тийм. Албан бусаар боломжгүй битгий хэл энийг анх хийсний төлөө биднийг шүүхт өгчээсэн. Албан бусаар эхэлсэн нь бол хэдэн он билээ одоо мэдээллийн харилцаа компанийг байгуулад Ер нь бол сайндаа одоо өнгөрсөн хойно бол гоёор ярьж болно те. Гэхдээ яг үнэн байдал бол бид нарын Монголын мэдээллийн харилцаа компани гэж улсын компани байж байгаад тэгээд Монгол улс хямралд ороод бид нар салингүй болоод бүхэн ажилласаа халагдсан. За тэгээд нэг манай компани 12 хүн нэг 4 ширээтэй нэг 2 private гэдэг Болгарын хийсэн компьютертай за хармаанда бүгдээрээ нийлээд $3,000. Гэхдээ 12 хүн бол одоо бүх юмаа зарж борлуулаад $3,000. Тэгээ ажилгүй. Цөмөр тэгжил ихэлсэн шүү дээ. Тэгэл мэдээж хамгийн түрүүн юу хийвэл зарж болох уу? Юу хийвэл хүнээс мөнгөний авч болох уу? Юу хийвэл хүнд хэрэгтэй юм ээж болох уу гэд. Тэгээд хамгийн азтай нь бол одоо яг тэр хямралын хүнд жилүүдэд бол хүн болгон ажил мэргэжтэй солиол одоо гахаа зохиос бүх ажлыг хийсэн шүү дээ. А бид нар бол азтай нь яг өөрийнхөө сурсан мэргэжлээр хүссэн юм хийсэн байхгүй. Тэр анхны тэр $3,000 юунд хөрөнгө оруулалт хийж за тэр маань дараа хэрхэн яаж өссөн? Ер нь бол би өөрөө тэрнээс өмнө Оросд одоо сурсан ажилласан нийлээд 9 жил амьдарчихсан байсан. Тэгээд хамгийн сүүлд бол Москвагийн систем судлалын хүрээлэн гэж Оросын маш том тийм судалгааны төв за програм хангамж боловсруулдаг тийм төвд 5 жил болсон. Тэгэхээр одоо Оросын их шилдэг дэлхийн аварга одоо шатрын параметр хийжсэн хүмүүст ажилтдаг байсан л та. Тэгэх юм учраас ерөнхийдөө хандлагыг мэдчихсэн. Тэгээд Монголд байдал хэцүү болоход Оросууд ч хэлсэн байсан. Тэгээд найз Оросуудтай холбоо бариад за би $3,000 өгье та нар оронд нь юу хүү гэж. Өөрөөр хэлбэл би тэнд лиценз, тэнд патент одоо програм хангамж юмнууд байг мэдчихсэн. Би өөрөө тэнд дээр ажиллаж исэн юм чинь. Тэгээ нэг Оросууд дээр $3,000 хармалж чад одоо 1000 жил онгоцны зардал хийгээл. Тэгээ нөгөө мөнгө өгөөд мэдээж тэр бол одоо яг өнөөдрийн тооцоогоор бол бараг 100 дахин хямдхан авсан байхгүй. Ер нь тэр бол цэвэр найз нөхдөд хооронд нэгдүгээр, хоёрдугаарх нь Оросч өөрөө хүнд байсан мөнгөгүй. Тэгээ бид нар бол тэр патент лицензийг авсан зарим гол юм дээр. Гэхдээ бол зарим хэсгийг өөрсдөө бичсэн. Тэгээ тэр маань интернетийн одоо Монголд электрон шуудангийн анхны үйлчилгээ байсан. Тэгээ сүүлд нь сонирхолтой нь одоо эргээд хэлэхэд бид нар одоо 10 жилийн дараа бидний хийсэн юмыг Оросууд буцааж худалдаж авсан. Тийм бид нар бол яг тэр програм биш л дээ. Одоо гэхдээ тэр үед бид нар $2,500 Оросуудаас програм худалдаж авч ирсэн бол 10 жилийн дараа бид нар бол $200,000 програм зарж ирсэн. Өөрөөр хэлбэл бид нар бол нэлээд өндөр түвшинд очсон байсан гэсэн үг л дээ. Тэгээд за тэр Аз болоод та тэр сайхан газар тэр сайхан хүмүүстэй ажиллаж исэн тий найз нөхдийн холбоотой байсан. Тийм тохиолдол болоогүй магадгүй албан ёсоор нь явсан бол тий магадгүй их цаг хугацаа алдах байсан уу? Ер нь бас арай л өөр байх байсан баг л та. Ер нь бол албан ёсоор ч явах боломжгүй байсан. Ягаад гэвэл тэр үед Монголын төрийн байгууллагч мэддэггүй дэлхийд даяар интернетийг мэддэггүй байсан. За тэрийг бол зөвхөн одоо эрдэмтэд яг тэрэн дээр амжилж байгаа лабораториуд, дээд сургуулиуд мэддэг. Америкт ч гэсэн сайн мэддэггүй байсан. Зөвхөн тэр гол хүрээлэнгүүд нь. Тэгэхээр зэрэг тэр бол одоо зөөлж хэлбэл албан ёсоор ч явах арга байхгүй. Албан бусаар боломжгүй битгий хэл энийг анх хийсний төлөө биднийг шүүхт өгчээсэн. Тэгээд яг хөө тэр үеийн манай яамд бол Сүхбаатар дүүргийн шүүхт би 2 удаа дуудагдсан. Шүүхэд дуудагдсан шалтгаан нь болохоор ихэнх Монгол улсын засгийн газрын зөвшөөрлгүйгээр одоо харилцаа холбооны үйлчилгээ нэвтрүүлсэн. За хамгийн гол нь Америкийн нэгдсэн улс руу Монгол албан ёсоор холбоо байхгүй байсан. Одоо холбооны шугам. Тэгэд бид нар сансрын дараа нь бол жилийн дараа антен худалдаж аваад Америкийн Калифорни мужидтай шууд сансрын холбоо хийсэлтэй. Тэгээ тэр бол одоо юу гэж хэлмээр юм те. Мэдээж төрийн байгууллагуудын дээд түвшинд бол сүлд нь дэмжсэн. Гэхдээ яг тухайн үеийн яам тамгын газрын түвшинд бол бидний шүүхт өгч ийсэн. Эндээс бол гарсан түүхний хингийн. Яг л тэр яг интернетийн албан ёсны нээлтэн дээр бол Монгол улс ерөнхийлөгч Очир Утгаа ирсэн. Очир Утгаа бол мэдээж зураг юмыг томоор харж байгаа. Энэ бүх зүйлийг дэмжиж яриад сайн ч үг хэлсэн. Тэгээ түүний дараа бол тэр яамд цөмөр чимээг болсон л доо. ер нь хүмүүсийн ойлголт тийм байдаг л да. Альва амжилтанд ямар нэгэн золиос заавал байдаг гэж.
Миний амьдралд золиос байсан уу? Энэ бүгдийг бүтээхэд. Золиос би бол яг тэр бодлын эсрэг байд. Золиос ер нь байдгүй. Яагаад гэж ямарваа нэгэн зүйл бол үн төлбөртэй байдгийг. Гэтэ тэр үн төлбөр чинь хэрвээ яг зөв юмдаа төлсөн бол золиос биш байхгүй. Тийм учраас харин буруу юмд төлөвл золиос гэж хэлж болно. Хэрвээ чи ингээд 10 жил 20 жилээ үнэхээр хэрэгтэй юм төрсөн бол тэр золиос биш. Тухайн үед золиос мэт харагдавч үгүй юу? Яг тухайн үед ядарна, урам хугарна, заримдаа өөр хаяад явмаар санагдана тийм. Гэлээ гэхтэл тэр чинь 3 хоног хайж явал 4 дахь нь буцаад ирж байгаа тийм. Танд хайж явж исэн өдрүүд бий юу? Мэд зөндөө байлгүй байх. Тийм. Ягаад гэвэл тэр чинь хайж явна гэдэг чинь ямар төлөвлөлөөд хаяхгүй шүү дээ. Тэр чинь ерөөсөө ингээд энерги дуусаад жишээлбэл чи нэг юм хайж ийн гэж бодъё л да. Яг 10 удаа буруу замаар яваад хайсны дараа ядраад унаа шүү дээ. Тэгсэн хэрнээл дахиад нөгөө юм олох хүсэл нь илүү бол 11 дахь явж байгаа байхгүй. Тэгэхээр өмнөх 10 явсан бол золиос биш байхгүй. Яг гэвэл чи өмнөх 10-ыг яваагүй бол 11 дахь дээр олохгүй л байсан шүү дээ. Өөрийнхөө хувьд өрөөл бусдын хувьд ч хэрэгтэй зөв зүйл хийж байгаагаа мэдчихсэн болохоор бэрхшээл бүхний түүний хувьд амжилтын шал болсон. Амжилтын өмнөх алхам буюу алдсан олсон сонирхолтой түүхээр амжилтын төлөвийг үргэлжлэж байна. Тантай нэг сонин түүхэл дандаа дагалдаж явд юм байлээ. Юу гэхээр нэг ягаад ч юм таны нэг мафтай холбогдсон байдаг. Тий, тэр яг хөө тэр үе шог яриа л та. Ер нь найз нөхөдийг шоолдог. Зүгээр хүмүүс бол санаж байгаа л та. Тэр үед Монголын телевизор 8альч гэж кино гардаг байсан. Итальянское телевидение «Рай» представляет «Спрут». Комиссар Катани гэдэг. Тэгээ монголчууд ч ерөөсөө тэр үеийн туршил 8альч Катани гэдгээр бол өвчлчихсэн. Тийм байсан. Яг тэр үед бид нар интернет таарсан. Тэгээд интернетийг оруулахад ингээд манай сэрүүлэг сонноос сурвалжлагч ирсэн юм байлээ. Бид тэр мэдээгүй завгүй бид нар ингээд ажиллаад байсан. Тэгсэн манай жижүүр өвгөнтэй уулзаад энэ юу хийгээд байгаа яаж байгаа гэсэн. Жижүүр маань интернет гэж юу юм бэ гэхлээр энэ дэлхийг ингэж бүрхсэн сүлжээ гэж хэлсэн юм байна л да. Тэгсэн нөгөө сурвалжлагч охин маань дэлхийг бүрхсэн сүлжээ гэхлээр нөгөө 8альч кино санаанд ороод тэгээд энэ бол Италийн маф байна гэд. Тэгээд одоо сэрүүлэг сонин дээр баг тал нүүр шахуу Италийн маф Монголд орж ирлээ гэсэн гарчигтай. Тэрийг ингээд 8альж ороочихсан. Тэгээд одоо Datacom-ийн хот бол Италийн мафийн анхны телевизч гэдэг ингээд гарч ирсэн. Тэгээ би бол гайхаад ч одоо тэр үедээ бол инээдэн биш уурал байсан л та. Тэгээд сэрүүлэг сониноор уцтаад хэлэхэд бол харин эрхлэгч нь бол их ойлгосон. Эзэн тэгээд суралцж охноос асуусан чинь зэрэг чин сүлжээл дэлхийг бүрхсэн сүлжээл гэсэн ш. Тэгэхээр мафл байдлаараа гэвчсэн. Тэгээд тэр нийтлийг одоо олон нийт хэрхэн үлээж авсан? Дараад нь танд одоо их хэрхэн? Үгүй яг хоо ер нь сэрүүлэг бол Монголын хамгийн том сонин байсан. Тэгээд яг хоо интернет гэдэг ингээ яриад явхлаар зэрэг мэдээж анх уншсан улсууд чинь бол ятгахтаа 3 хүний нэг нь бол энэ юу вэ л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол тайлбарлахын тулд бас тодорхой хэмжээний цаг зарсал та. Одоо бол хүн болгоны хэрэглээ болцсон IP төхөөрөмжүүд бүгд утаснаас интернетэд холбогдож байна. IP төхөөрөмжүүдийн тусламжтайгаар холбогдож байна, хэрэглээ болчихсон байгаа. Тэгээд тухайн үед яг ямархуу байдлаар хэрхэн одоо тэр интернет биднэрт хүрж исэн бэ? Тэр түүхийг сонирн байна л да. Гэхдээ яг ер нь бол хүнд очиод интернет өгөхийг тэнж мэдэхгүй шүү дээ. Имэйл өгөхийг тэнж мэдэхгүй. Тэгэхээр зэрэг за мэдлээд ганцаараа авлаач гэсэн тэгээд би энэ горч яах юм гэж байгаа. Хинтэйгээ холбогдох юм. Яах юм? Тийм учраас бид нар бол яг эхний үед бол хамгийн сонирхолтой нь бол бид нар имэйлийг бол одоо бол ингээд залуучууд ярихлаар инээлдтий. Энэ бол факс гэж ярьдаг байсан байхгүй. Тэр үед бол холбоо бол Америк нэгдсэн улс руу ч юм уу гадаад руу утсаар ярихад одоо минут нь $5 байсан. 1 минут нь. Факс бол дунджаар 1 минут явдаг. Тэгэхээр бид нар бол за ингээд компьютер дээр та имэйл бичээд дарахлаар нөгөө талд ч юм факсаар авсан юм аа.
Тэгээд та энэний төлөө бол $2.50, $2 төлнө гэж нэг авч байгаа хүн маш баяртай авдаг байсан л та. Тэгээд хүн болгон ингээ факс явуулсны дараа одоо ер нь шууд факс хэрэггүй нөгөө хүн чинь тантай адилхан имэйлтэй бол шууд имэйл явуулж болно шүү дээ. Тэгээд анхны имэйлтэй улсууд үүсэж исэн. Мэдээж гадаад руу бол имэйл явуулдаг байсан. Тэгээд интернет маань анх бид нар 20 хэдэн жилийн өмнө эхлэхэд ингээд програмын бүх зүйлийг өөрсдөө бичдэг. Анхны имэйлийнх нь одоо имэйл явуулдаг, авдаг бүх програмыг одоо би жишээл өөрөө бичиж суужсэн шүү дээ хүмүүстэй. Тэгээд бүх юмыг өөрсдөө бичдэг. За өөрсдөө бичдэггүй махад угсардаг тоглоом шиг энэ тэндээс олж угсардаг байсан. Өнөөдөр бол интернет бол яг нэг 220 вольтын залгуур шиг ингээд бүх нийтийн зүйл болчихлоо шүү дээ. Энд чинь өөрөөр хэлбэл тэр үед бол эрдэм шинжилгээний зохион бүтээх ажил байсан бол одоо энэ бол бэлэн үйлдвэрлэл болсон байна. Тэгээд албан босоор явсан тэр 4-5 жилийн хугацаанд албан болох эхлэл нь яаж тавигдсан бэ? Албан ёсны болоход бол тэр антен хэрэгтэй болж байгаа тий. Антен бол одоо наацхан $40-50 мянган. Бид нар чинь бол $4 мянган байхгүй болсууд шүү дээ. Тэгээд бизнесээ сайн явуулаад яг банкудад үйлчлээ 4-5 жил болсон. Тэгээд Америк нэгдсэн улстай холбогдно гэдэг маань холбооны зардал, антен, тэгэл сансрын холбооны төхөөрөмж маш үнэтэй. Тэг мөнгө байхгүй. Одоо бол ингээд хүмүүс тэрийг ярихад үнэмшдэггүй. Жишээлбэл тэр үед бид нар Хотш банк гэж байсан. Хөрөнгө оруулалт технологийн шинжилгээний банк гэдэг. Тэр банкнаас сарын 4.8% хүүтэй $50 мянган зээлж авч ирсэн. Тэр $50 мянган нь бол Америкийн маслны буюу цэцгийн мөнгө гэдэг нэртэй. Яг бол Америкууд тэрийг одоо тодорхой төслүүд өгөхийг зөвшөөрдөг. Америкийн засгийн газраас Монголд хүнсний тусламж өгдөг байсан. Ингээ масл зараад тэгээ тэр мөнгө нь бол Хотш банкнд цуглараад тэр мөнгөөс нь бол тодорхой жижиг дунд үйлдвэрлэл төрлөөрийн хэрэгтэй салбарт хөрөнгө зээлж исэн. Тэгвэл мөнгө байхгүй юм чинь хичнээн тэг зээлж исэн ч гэсэн сарын 4.8% хүүтэй, жилийн 50% хүүтэй. Тэгээд $50 мянган аваад эхэлчихсэн байхгүй. Тэгвэл $50 мянган-ийнхоо 37 билүү 39 мянган доллараар шууд ганц антен авчижсэн. Холбооны. Тэгээд тэр ганц антен сэлбэгч байхгүй. Тэгээ Америкаас наашаа 3 сар явж юм ирдэг. Тэгээ тэр нь гатсан бол яах байсан. Тэгэл ихтэл зоригтой байсан. Тэгээд холбоо бол одоо хиймэл дагуулаас хоёр тишээ байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол ингээд хиймэл дагуул хүртэл холбогдоход хиймэл дагуулаас Америк хүртэл холбогдохын хэн нэгэн даах хэрэгтэй. Бид нар 100% даанаг бол мөнгө манд дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө талын Америкийн талын даах тэр шинжлэх ухааны санд бол санхүүжүүлсэлтэй. Тэгэл ерөнхийдөө нэг талын Америк дагаал, нэг талын монголчууд бид нар дагаал. Тэгэл байнгын холбоороо орсолдоо. Гэхдээ үнийг хэлэхэд тэр бол аимшигтай байсан. Ягаад гэвэл минутанд $5 байх зүйлийг 24 цагаар аавна гэдэг боддоо. Одоо 20 жил гэдэг маань тасралтгүй 24 жил цагийн холбоонд орсон гэсэн. Ягаад энийг албан ёсоор гэж тооцсон юм бол бид нар зөвхөн Америк руу хандах биш. Дэлхийгээс хаашаач Монгол руу бас ханддаг. Чөлөөтэй болж. Өөрөөр бид нар албан ёсоор интернетийн хэсэг болж байгаа байхгүй. Тэрнээс өмнө нутагтаа дор хийжсэн нь бол бас өөр юм бэлтгэл. Тэгээ Монгол бол Азийн эхний 10 орн дотор орж исэн. Монголдо бүр анх нэвтрүүлж байгаа энэ зүйлийг хийгээ явж байхад бол хэцүү, бэрхшээлтэй зүйлүүд бол үнэхээр олон байсан байж таараа. Тэрийг бол үзэгчид бол мэдэхгүй шүү дээ, тий. Тухайлбал одоо юу байсан бэ? За тухайлбал одоо энэ бол өнөөдөр их хөгжилтэй түүх шүү дээ. Бид нар 1 сарын 17-нд албан ёсоор нээлттэй хийх гээл 1 сар чи яг л өнөөдөр их шиг хүйтэн байсан. Их хүйтэн байсан шүү дээ. Тэгэл Америкаас гоё антен авцраад бүх мөнгөөрөө авчихсан. Тэгээ шөн тасалтаад болдгоо. Бүр аргаа ороод үдсэн чинь хамгийн юм хөлтөөд идэв юм. Монгол зориулаагүй. Тэгээ холбооны антенууд чинь шөн ийм хасах 30-40 градус хөлтөрд газар халаадаг тусгай багжнуудтай байдаг. Бид нар мөнгөгүй чинь тийм халаадаг юм чи аваагүй, мэдэхгүй юм чинь аваагүй баг. Тэгээ шөн хөлтөөд болохгүй. Тэгээ сүүлд Монгол аргаар бол гинт ухаан сэтэд их дэлгүүр яваад, зах яваад, нэмэгтэй өнөв сатаадаг сэнс. Тэрийг 20-30-ыг авсан санаж байна. Их дэлгүүрийн бүх нөөцийг аваад тэгээ шөндөөл скотчоор уяагаар нэг сенс боодог. Тэгээ тэр нэг шөний яг ит үед 2-3 цаг ажиллаа шатчихдаг. Тэгээ шөн болгон нэг сенс эргэлсээр гал 2 дугаар сарыг давж исэн. Тэгээд өвөл гайг болж исэн байхгүй. Тийм түүх бол олон бий л дээ. Тэр үед одоо үгдий за хүүтэн байна. 1 сарын 17-нд биш нээлттэй хойштуулъя гэдэг чинь. Тийм бодож байгаагүй. Бид нар бол ерөөсөө хурдхан л оруулахыг бодож ирсэн юм. Тийм. Ямар нэгэн тэр
одоо тэр шүүх, хөлдөх, мөлдөх бүх юм ерөөс ямар ч хамаа байгаагүй л дээ. Энийг бол маш олон залуучууд бол зөвхөн бизнес гэж бодож хийгээгүй. Энийг яг сэтгэлдээ улс орноо дэлхийд гарцтай болохын тулд явах хүсэл гэж хийсэн л дээ. Яг Стив Джобс, Билл Гейтс, за энэ IT инженерүүд, программистууд нэр бүгд дуртайдаа энэ бүгдийг хийж агаад дараа нь амжилт нэрсэн байдаг. Тэгэл байх вэ. Ер нь бол хүн мөнгөний төлөө ажилтгүй шүү дээ. Одоо ямар нэгэн тийм үнэт зүйл хийж байгаадаар бахархдаг байхгүй. Ямар нэгэн том юмны хэсэг болж байгаа. Ер нь бол хүн одоо тийм сонирхол, үнэт зүйл, хүсэл эрмэлзэлтэй үед шатаж явдаг байхгүй. Одоо шатаж явдаг хүмүүс юм хийдэг. Уучлын нийгмийн үед ардын сургуулийн босхийг анх 6 наснд даалгаж байсан Лэггүй хүү 10 дугаар ангиад төгсөөд Алтан Москвад очихыг хүсэж байсан ч Уралын политехникийн дэд сургуулийн хуваарийг аван 16 наснда зөвлөлт холбоод улсыг зоржээ. Харин 10 жилийн дараа Алтан Москвад очин эрдмийн зэрэг хамгаалсан нь санаандгүй тохиолдол байгаагүй. Ингээд түүний амьдралаас юу анзаарч мэдэрснийг болон амьдралд нь хэн хэрхэн нөлөөлснийг нэвтрүүлгийн дараагийн хэсэгт. Хүүхэд наснда яг ямар зүйл таныг дотроос нь шатааж ирсэн? Хүүхэд насны тэр мөрөөдөл нь юу байсан? Ер нь нэг юм Пикассогийн үг байдیں۔ Хүүхэд болгон зураач байд юм аа. Харин эцгийнхээ сургууль нь тэдний ихийг зураач биш болгодیں гэж. Тэгэхээр хүүхэд болгон одоо конструктор тоглоом хийгээл, юм хийгээл, зураг зураал, модоор юм хийгээл сонирхдаг. Тэгэл хүүхэд би тэр үед бол одоо өнөөдрийн хүүхдийн парк гэдэг нэр тэрний техникийн өсвөрийн техникч гэдэгт яваал одоо янз бүрийн мод төмрөөр онгоц монгоц хийдэг тийм ерөөсөө бид нар цөмөрөө тийм хийх дуртай байсан. Тэгээд дараа нь математикт дуртай болсон. Тэгээ ерөнхийдөө математик тооны мэрэгчлэр сурах юмсан гэж боддог байсан. Тэгээ мэдээж тэр үед чинь электрон тооцоолон бодох машин, компьютер гэдэг бол одоо хамгийн мөрөөдөл болж хувирсан л да. Тэгээд систем инженер сонгодог чинь бол одоо электрон тооц. Тэр үед компьютер гэд нэрлэдэг байсан. Электрон тооцоолон бодох машин гэж. Тэрний сургуульд явах юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгэл тэргээр явсан л да. Нэг зүйл би мэдэрдэг. Энэ бол би зүгээр залуучуудад лекц уншихтаа ч хэлдэг. Хүн хүсэж байгаа юмтаа заавал таардаг байхгүй. Хэрвээ чи яг хүсэж байгааг мэдчихвэл тийм боломж үргэлж гардаг. Тийм учраас амжилт гаргая гэсэн хүн бол юу хүсэж байгааг хамгийн эхлээд мэддэг. Ягаад гэвэл тэр хүсэж байгаа юм чинь ертөнцид үргэлж байдаг, үргэлж тааралддаг. Харин чи тэрийг хангалттай хүсэж нөгөө шатаж байгаа үед чи тэрийг таньдаг байхгүй. Хэрвээ чи залхуураад байвал тэрийг танихгүй. Яг л FM радио шиг гэдэг. Ер нь яг л FM радио шиг. Хэрвээ та гоё хөгжим сонсъё гэж ивэл гоё долгион дээр тавь. Амжилттай явъя гэж бодвол өөрийгөө яг тийм байхаар хүслээ. Долгион дээр тавь гэдэг чинь чи яг хүслээ өөр үргэлж мэдрэх гэсэн үг шүү дээ. Чи яг тэр хүслээ мэдрээл явбал тийм үргэлж таарна. Тэгэхээр асуудал бол биш үү дээ. Хорвоо бүх долгион байгаа. Нууцсан тэр байхгүй юу? Бүх долгион байгаа. Чамд бол муугар таарах бүх юм байгаа, сайнаар явах бүх юм байгаа. Чи алираа сонгох уу гэдэг чинь чи сэтгэлээсээ сонгодог. Хэрвээ чи сэтгэлээр унаал муугар явбал шууд хамгийн анхны арх хамт гоё гэсэн үнтэй нийлээл явна. Хэрвээ чи би одоо саятан болно, би том эрдэмтэн болно гэвэл сонин харж итэл одоо саятангуудад зориулсан уулзалт лекц гэдэг юм уу эрдэмт болох хөвгт тэрийг чи олоод харна. Хэрвээ чи сэтгэлээр унтсан байвал сонин дээр тийм олж харахгүй. Тэгвэл яг одоо 25 дугаар сувгдлын дээр долгионод харуулад энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас нэг учрал дохио бүрдсэн. Тэгэлгүй яхаа. Өнөөдөр бол жишээлбэл одоо би одоо өвгөн бартицааны яриа шиг ярмааргүй байна. Одоо юу гэдэг 20 жилийн өмнө байсан гэдэгтэй биш. Өнөөдрийн залуучуудад бол бас атаархмаар байдаг шүү дээ. Хаашаа бол хаашаа явна. Улаанбаатарт байна, англи хэл сурна, юу хийвэл хийн, интернет нь чөлөөтэй байна. Тэг чин маш олон залуучууд бол одоо ажил олдохгүй байна, хэцүү байна гэж ярьж байгаа. Мэдээж тийм байва. Гэхдээ үргэлж тийм байсан байхгүй. Тий, зөвхөн тэр хүнийг тийм байлгаад байгаа юм биш шүү дээ. Ирээдүйд ч тийм байна. Асуулт бол шүү дээ. Юм өөрчлөгдсөндөө биш. Үргэлж тийм байдаг, үргэлж боломж байдаг, үргэлж саад байдаг. Тэр цаг хугацаа ялгаа байхгүй.
70 оныханд ч өөрийн саад байсан, өөрийн боломж байсан. 2000 оныханд ч өөрийн саад байсан, өөрийн боломж байсан. Өнөөдрийнхэнд ч өөрийн саад байгаа, өөрийн боломж байгаа. Тэгэхээр асуулт бол цаг хугацаа, орчингоос хамаардаггүй байхгүй. Та сая орчин 2 дугаарт гэлээ. А гэхдээ тухайн хүнийг хүн болоход бол орчин 1 дугаарт. Яг уу юу л да ухамсартай сонголт хийж чадахгүй үед. Жишээлбэл хүүхэд бол эцэг их орчин бол номер 1 шүү дээ. Яг хүүхэд бол өөрөө энийг ухаараагүй байгаа. Ухамсартай сонголт хийгээгүй байгаа. А миний энэ ярьж байгаа зүйл бол ухамсартай сонголт хийж байгаа хүмүүсийн хувьд шүү дээ. А тэгвэл яг таны хүүхэд байхад нөлөөлж исэн орчин яг ямар байсан бэ? Хамгийн гол орчин бол миний бодлоор манай аав байсан. Аав маань өөр эрдмийн хүн. Тийм учраас надад бол шууд хичээлээ сайн хий гэж хэлдэггүй байсан л та. Гэхдээ их одоо эргээд харахад ухаантай хийжсэн. Маш гоё юм ярьж өгдөг байсан байхгүй. Одоо би Москвад манай аав өөрөө Москвад сурж исэн. Тэгэл Москвад оюутан байхад яаж сурдаг байсан, ямар гоё. Одоо гол нь тэгээд хичээл хийх тухай биш. Одоо оюутны байрных нь гадаа ямар мөсөн голгуурал байдгүй, танкигаар яаж голгодгоо те. Москвад ямар гоё байл. Тэгэхээр зэрэгэл би одоо тэр чинь бараг л мөрөддөг болохгүй юу. Тэгээ 2 дугаарх нь бол багш нар ич орлоо багш гэж байсан. Манай математикийн багш багаас эхлэл гиндоо. Ингээл бидрийг бол үнэхээр яг төлөвшөлт маш чухал үүрэг гүйцэтгэлтэй. Төгсөж ирээд ажлын анхны гараа хаанаас эхэлж исэн бэ? Анх бол статистикийн төв газарт. Яг л нөгөө статистикийн төв газрын тооцоолон бодох төвд программистаар яг л нэг өсснээр л явсан л та. Тэгтээ бас нэг зүйлийг зүгээр сонирхуулаад хэлэхэд эхний жил би бараг ажиллаа хийгээгүй. Тэр үед чинь бол цаг хатуу байсан. Эхлээд шууд 7 сарын 13-нд ажилдаа орсон. Наадмын дараа. Нэг 7 хоног ажиллаулаад хадланд явсан. Тэгээд ирээд арай нэг сар болж итэл сар болоогүй. Улаанбаатар хотод субботикт гардаг. Тэгээд өвлөн төлд явдаг. Хавар нь Батсан бүрт бид нар төмс сураадаг ногоо. Тэгээ эргээд харахад бол би сайн сандыг. Яг жил болоход бол нэг 7-8 сарын бол хөдөө ажилласан байдаг байхгүй юу. Тэгээд малын хашаа барьдаг хадлан. Тэгээ 3 жилийн турш одоо дандаа л тийм ажил хийдэг байсан. Өнөөдөр л би одоо энэ хүүхдийн 1 дугаар төрөх ба шүү дээ. Төрхийн цаатлын одоо сэлб гол бий. Сэлб голыг чинь дагаад ингээд бетоноор хан хийцэн байгаа. Цемент. Тэр цементийг л бид нар цутгаж ийсэн. Тэнд чинь харцаа угаал. Тэр том сургуулийг төгснө хэрэг одоо юу байвдаа гэсэн тийм бодол тухайн үед бол төрөх үү? Эсвэл зүгээр хийх л ёстойгоо хийх үү? Гэхдээ яг тэр үед бол мэдээ төрж исэн. Гэхдээ эргээд харахад их зөв байсан юм бил. Үнэхээр үнэн би бол энийг нэг гоё гэж хэлж байгаа юм биш. Яг үнэхээр хүний хий гардаг байхгүй. Тийм ажилд яваад хүмүүсийг ойлгоод тэг гол нь хүн чинь өөрөө хүн болд юм бил. Тэг ер нь дүгнэлт хэлбэл ажил бол хүнийг муу болгохгүй юм бил. Тухайн үед бас танд маш их нөлөөлж ирсэн хүн бол яхахгүй вебсерэн сайд байгаа тий. Эрдэмтэн зэрэг хамгаалаад ирэхэд удирдлагын автомат систем хүрээлэн гэж байсан. Тэгээ тэр хүрээлэнгийн захирал маань одоо ерөнхий сайд асан Бямсрангуй байсан шүү дээ. Тэгээ Бямсрангуй ч өөрөө эрдэмтэн хүн. Улс төрч дараа нь улс төрч ихээсээ илүү өнөөдөр уулзсан хүн болгон Бямсрангуйг профессор хүн л гэж хэлнэ. Тэгэхээр тэр хүн бол одоо юу гэж хэлэх юм бэ? Хүн болгоноос өөртөө адилхан байхыг шаарддаг. Тэр хүний дор ажиллаж байсан өөрөө эргээ таны маш том аз. Тэгэлгүй яах вэ? Тэр чинь ерөөсөө Монголын эдийн засгийг ингээ цээжээрээ мэддэг, бүх тоог нь ярьдаг. Тим хүн чинь бол биднийг үргэлж байлдааны бэлэн байдалтай байлгана шүү дээ. Тэр чинь бол нэг та буруу яриул тэгэл тэр үгүй мэдж байгаа юм чинь. Тэр чинь бол одоо зөвлөж хэлбэл тэр хүрээлэнд ажиллаж исэн залуучууд болгоно л шалгалдаг, өдөр болгон шалгалдаг гэж бодож адилхан байхгүй. Ер нь бол сайн хүмүүстэй таарна гэдэг бол аз байдаг байхгүй. Гэхдээ дахиад ирэхэд хүн өөрөө хүсчээвэл санаа нэгтээ ус цугладаг. Сайныг дагуул сарныг ирэл гэдэг шүү дээ. Тэгээд маш олон зүйл бол шууд тэр үед мэддэхгүй ч гэсэн олон жилийн дараа мэддэхээр нөлөөллүүд байдаг л та. Тэгээд ер нь бол хүний амьдралд хүний нөлөөлдөг байхгүй. Тийм хүнийг бол үргэлж ирэлж идэг. Альсвал муугаар ярил үргэлж дарж идэг, үргэлж хорлж идэг. Надад бол азтай нь бол сайн хүмүүс нь бол хамаагүй бол 10 хүнээс 9 нь бол сайн хүн таарч ирсэн. Тэр нь бол магадгүй би эргээд харахад бол
би юу хайж ирснаас л болд юм шиг байна. Сайн хүмүүс амьдралын үе бүр дээр тааралдаж сайн сайхан зүйл рүү түүнийг хөдөлж байсан. Тухайд Монгол улсын тэргүүлэх 5 чиглэлийг тодорхойлсны нэгд шинжлэх ухаан технологийн салбарт орсон байсан төдийгүй энэ чиглэлээр үнэтэй мэрэгжилтнүүдийг Монголын засгийн газар бэлтгэж байсны нэг нь доктор Энхбат байлаа. Тэр үед түүнд програм хангамжийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх гэсэн энтгэг улсад суралцах боломж олдсон. Тэр яг тэр нэг 90-ад оны тэр үед энэтхэг төл тавьж ирсэн бас цөөн хүмүүсийн нэг нь та байгаа шүү дээ. Тэр бол ерөнхийдөө нөгөө одоо юу гэх бас л нөгөө интернет компьютерийн хаймыг хөөцөлтөөл тэгэл нэр нь сонсогдтол тэгжээтэл энэтхэгийн засгийн газраас бол сургалт. Тэгээ манай яамнаас одоо энэ чиглэлд явах хүн байв санал тавьсан. Тэгээ 3 сар явж исэн. Гэтэ тэр бол огт англи хэл байхгүй. Англиар нэг 3 хүүхэдтэй. Тэгэл шууд энтгэгт бууж исэн. Тэгээ хаанаач англи хэл сурах юм бэлээ. Хаанаач бэлтгэх юм бэлээ. Тэгвэл бол би нэгэнт одоо эрдэмийн ажил хийж гисэн учраас бүх юмыг хараал ойлгож ирсэн л да. Яг уу англи хэл дутах нь хамаагүй. Тэр бужигнаантай үед бол та Монгол байсан уу? Яг тэр хүмүүс өсгөлтөн зарлал талбай дээр байж хахад би энтгэгт байж исэн чинь нэг ороо хоолоо идэх гэж сууж исэн. Тэр Гуанзны улсууд л Монголд хувьсгал гарч ийн гэж над руу ирээ. Танаа Монголд хувьсгал гарч ийн гэл. Тэгээ би зурагт харж ирсэн. Тэгэхэд мэдээ гарч ирсэн. Тэгтэл би сандын яг Сүхбаатарын талбай дээр өдөр чи өвөл 2 сард шүү дээ. 1-2 сард. Баахан хүмүүс суудсан Батүл өдөр байж ирсэн. Би санд. Би Батүлыг мэддэг байсан байхгүй юу. Тэгээд цаг хөөрийг болчихсон. Нөгөө халуун шалдан энтгэхүүд чинь Монгол ямар аймаар юм бэ гэл аймаар хүйтэнд нэг л дагтагтээ болцсон юм. Ирэхэд бас их сонирхол л да. Надтай ажиллаж байсан. За тэр үед бол компьютер принтер их ховор байсан. Биднес зөвхөн байдаг байсан. Тэгээд намайг 3 сард ирэхэд бол миний өөрөө лаборатори маань тэр аяараа нэг хуулах сэвэлдэг цех болцсон байсан л да. Манай адил шүнжэнгөө сууж нэг компьютер дээр ардчлалын хол цааснууд хэвлдэг. Тэрийг энд даадаг тийм ажилтай. Тэгээд би ирсэн. Тэгээд анхны ардчсан засгийн газар байгуулагдсан. Тэгээд дараа нь бол Бямсарангой ерөнхий сайд болсон. Анхны ардчилсан засгийн газарт. Тэгээд намайг бол бас үндэсний хөгжлийн дэд сайдаар тавьсан. Би намын гишүүн биш. Ерөөсөө сонгуулж мэдэхгүй хизээч болъё гэж бодож байгаагүй. Тэгээ би энтгэгт сурж нэг 3 сар сурсан. Тэгээ онгоцны буудлын дээр ирсэн чинь зэрэг цаг үеийг эвгүй байсан л та. Манай авгаа нэлээд айчсан. Чамайг засгийн газараас уцтаар хайгаад байна. Чи яатсан гэж. Тэгээд бас л одоо нөгөө нэг жагсаал зөөмэн гараал байсан. Тэр чи 90-аад он чинь тэгэл би тэгэл дуудаал атсан чи харин Бямсарангуйн туслах нь хүрээд иргээл. Тэгэл очиод шууд дэд сайд дээр тавьчихсан. Яг гэвэл би чи өөрөө яг тэр одоо том төлөвлөлт тэр менежментийн асуудаар тэр эдмийн ажил хийж исэн. Тийм учраас яг ажил нь бол надад нэг тийм хэцүү байгаагүй. Зүгээр гинтхэн төрийн ажил тавигдахад бол том дараагаар сонирхол байсан. Таны амьдралд гинтийн тохиолдлууд их олон байна. За гинтхэн тэгэл онгоцноос буугаад төрийн ажил хийлээ. За гинтхэн нэг өдөр телевизээр гараад эхэлсэн. Форум нэвтрүүлэг те. Яг хоо ер нь бол би Соросын сандтай бол интернетээр дамжиж холбогдсон. Яагаад гэвэл Жорж Сорос гэдэг хүн Монголын боловсролд маш их мөнгө өгсөн. Манай багш нарыг хөдөө орон нутагт аймагуудад ер нь Монголын сурах хүчгүүдийг өөрчлөхөд бол зөвхөн Монголд биш ээ. Ерөөс хуучин социалист орнуудад их хэмжээний тусламж өгч ирсэн юм. Сорос бол Монголд сангаа байгуулсан. Тэгээд анхных нь удирдах зөвлөлийн дараагаар би очиж намайг одоо ажиллаач ээ гэж одоо тэр хавийн хүмүүс ятгаж болгосон юм. Тэгээд бол яг хуу тэр хугацаанд одоо ажиллаж байхад бол мэдээж хэрэг Монголын хэвлэл мэдээлэл телевизийг яаж өөрчлөх үү гэдэг асуудал бас байгаа шүү дээ. Олон нийтийн телевиз болгох тухай, телевиз бие даасан улс төрөөс хол байх тухай. Тэгээ тэр үед бид нар төсөл бичээд Монголын үндэсний телевизэд одоо Монгол телевизэд одоо нийгэм улс төрийн зөвхөн дарга нарын биш.
жирийн иргэдийн бодлыг сонсдог тийм нэвтрүүлэг хийя гэсэн төсөл гаргасан. Тэгээ тэр төслөө мөнгө гуйгаад явуулсан. Зүгээр тэр намайг ажиллаж байгаа хугацаанд мөнгө нэрээгүй. Тэгээд мартцсан байсан. 2-3 жилийн дараа гинтхэн одоо Сорсын сангаас утастаад тэр төсөл чинь батлагдсан байна. Монголын үндэсний телевизэд бол мөнгө өгөхөр болчлоо. Гэхдээ нэг нөхцөлтэй. Юу гэвэл яг тэр төсөл заасан одоо зорилгоор нэвтрүүлэг хийх хэрэгтэй гэж. Тэгээ Монгол телевизийнхэн бол тэр үед тийм хүсэлт хэлсэн юм байлаа Сорсын сан. Та нар анх ингэж бодож исэн чинь одоо энийг зохион байгуулж хийгээч гэж. Тэгэхээр яг тусламж нь бол Монгол телевизэд өгсөн байхгүй. Тэгээд би нэгэн тэр төслийг бас л нөгөө санаачлаад явж исэн хүний хувьд нэвтрүүлэгч хөтлөгч олох хэрэгтэй болохгүй. Тэгээд энийг хүн тайлбарлаад хүний имийг хүн хийнэ гэж байдгүй юм бэл. Тэгээд ингээ яриад яваад байсан. Тэгээд хөтлөгч олдоогүй л дээ ихний үедээ. Тэгээд хугацаанд бага байсан. Ялан нөгөө 10 сар 11 сар болчихсон. Одоо яг цаг тулчихсан. Тэгээд гол нь бол хүн олтол төр зур би өөрөө хийхээр болсон. Тэгээд төр зур хийгээд 3 байсны дараа тэнд надтай хамт байжсэн нөхцөл ер нь болж байна. Ер нь хүн айх хэрэггүй юм байна гэсэн. Тэгээд ятгахсаар агаад тэгэл нэвтрүүлэгт ажилласан. Тэгээд форум нэвтрүүлэг бол 2 жил явсан. Тэгээд энэ цаана бол маш сайн команд ажиллаж байсан л та. Тэгээд тэр бол хөтлөгч бол одоо юу гэдэг зөөлж хэлбэл сүү хөөрүүлээ зөвхөн өрөмөн шүү дээ. Тэрний чинь хийх бүх ажил бол бас сайн хүмүүс, сайн команд, сайн сэтгүүлч нар ажилладаг л та. За тэгээд бас гинтийн нэг шийдвэр улс төрд гарсан. Тэгсэн мөртлөө гинтийн тэгээ нэг өдөр гарсан. Тэ яагаад ингээ хүчтөрөн улс төрд орж ирээд чимээг өхөн гарваа. Энэ бол асуулт бас олон хүмүүсийн хувьд бас асуулт хэвээрэл байгаа даа. Гэхдээ улс төрд ордог шалтгаан бол маш энгийн. Юу гэвэл би форум нэвтрүүлгийн хөтөлбөртөө ямар нэгэн намд улс төрд ордоггүй байсан. Мэдээж интернетгээ завгүй байсан. Тэгээ улс орны нийгмийн эдийн засгийн асуудлыг яриад ингээл Монгол улс хөгжих хэрэгтэй. Ялангуяа надад үргэлж одоо шинэ цаг үед шинэ бодолтой хүмүүс үргэлж сэлбэж явах хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил байсан л та. Тэгээ ялангуяа Монгол улс бол хөгжих юм байна. Техник технологи хөгжих юм байна. Яваандаа бол инженерүүд ялангуяа дэлхийдээ холбогддог талаас нь шинэ хүмүүс гарч ирэх хэрэгтэй гэж надад ч хүмүүс итгүүлсэн. Тэгээд ерөнхийдөө ардчилсан намд орохоор бодож ирсэн л та. Нэг хэсэг гэхдээ Монголын ногоо намыг сонгосон. Яг 4 жил их хурал суулаа. Тэгээд тэндээс бол харьцангуй одоо интернет, форум, бизнес эдгээр хийжсэнтэй адилхан юм хийж болохгүй юм байна те. Тэнд бол нөгөө улс төр чинь бүх юм конопор шийдэгддэг шүү дээ. Тэнд чи ганцаараа суугаад ичнээн зөв юм яриад тэгээд ганцхан коноптой хүн чинь тэртээ чамайг 4 жил чи юу ч хийхгүй шүү дээ. Тэгээд их хуралд суугаад нэг зүйлийг олж ойлгосон нь бол би яг мэрэгчлэрээ чадвараараа илүү юм хийж чадах юм байна гэж харсан л та. Зөөр яг 76 гишүүний нэг болоод зөв зүйл яриа зөв явах нэг өөр хэрэг. Гэхдээ тэрийг гардаж хийх их хуралд чинь каноны тоогоор шийддэг шүү дээ. Тэрийг гардаж хийх боломж байхгүй бол тэнд ярьсаар агаал дуусна. Тэгэхээр надад бол 10 жил ярьсны оронд 10 жил юм хийсэн дээр санагдсан. Тэгээд би одоо бол өөрийнхөө яг гараас юм гарддаг, юм бүтээдэг тийм ажлыг сонгосон. Түүнээс биш. Нэг улс төрөөс бол нэг айхтар зарлаад мэдэгдээд тэгээд гараад байгаа юм бол байхгүй. Одоо ер нь тэгээд дахиад улс төрд орох уу? Үгүй одоогоор ямар ч төлөвлөгөө байхгүй. Би бол одоо өнөөдөр бол Монголын улс төр өөрчлөгдөөсөө шинэ хүмүүс ороосоо гэдэгт 100% санал нэг байна. Гэхдээ миний одоо Монгол улсад өгч чадах юм нь улс төрд байснаас энэ салбарт байсан магадгүй одоо би өөрөө дүгнэд 3 дахин илүү. Тэгээд ч ер нь энэ компьютер, энэ нийгмийн одоо технологийн салбарт их зөвөр нэг үг хэлвэл би найз нөхөртэй хэлдэг. Их хурлын гишүүн болох хүн бол зөндөө олдно. Яг өнөөдрийн миний хийж байгаа ажлыг хийх хүн олдохгүй. Энд бэлтгэцүү маш ховор. Тийм учраас би бол үнэхээр чаддаг юм аа, илүү хийж чадах. Эргээд харах биш. Гол нь чи юм өгсөн, үр дүн гаргасан байх хэрэгтэй. Ийхүү 30 гаруй наснаа үндэсний хөгжлийн дэд сайд
40 гаруй настайдаа үндэсний телевизийн хөтлөгч 50 хүрэх үедээ тэрийн түшээ хийж байсан тэр одоо юу хийж байгааг нь нэвтрүүлгийн дараагийн хэсэгт. За тэгээд нэвтрүүлгийнхаа ихэд за таны офис дээр очиё гэсэн. Офис байхгүй шүү дээ гэсэн. За миний офис бол инээ гэж та энэ даваад ирлээ те. Одоо бол ингээл харахад таны ер нь жоохон амралтын үе юм уу да? Үгүй. Яг амралт гэж хэлэхэд хэцүү маа. Ер нь бол Амс хийх үе. Одоо би найз нар хийгээ за юу хийж ийн гэхэлэр уран бүтээлийн чөлөөнд байгаа гэж хэлдэг байхгүй юу? Одоо та яг юу хийж байна? Datacom компани бол удирдахгүй байгаа. Datacom компанид бол би сард юм уу 2 сард нэг л очтیں۔ Ер нь бол өнөөдөр нээлттэй мэдлэг боловсролын сан гэдэг байгууллага байгуулад одоо яг энэ боловсролыг интернетийг видео хичээлүүд онлайн сургалт. Би Монголын боловсролыг бол дэлхийн боловсролыг ашиглаж өөрчлөх ёстой гэж итгэдэг байхгүй. Дэлхийн олон багш нар байна, олон профессор байна, хэдэн 10,000 сурах хүчиг байна. Түүнээс олон видео хичээлүүд байна. Тэгээ хүн бол зөвхөн 5 жил сурдаггүй. Өнөөдөр орчин үеийн хүн бол 65 хүртлээр сурдаг. Тэгэхээр энэ сурахыг бол яг нөгөө ханд 220 вольтын тог байгаатай адилхан, өдөр тутам телевиз байгаатай адилхан айл болгонд 24 цаг сурах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Энийг бол бид нар хийхэд бол энэ веб интернетийг ашиглах хэрэгтэй. Энэ чиглэл явж байгаа байхгүй. Ер нь энэ программист хүмүүсийн хувьд мэдээллийн технологийн салбарыг нэг ажиглаад байхад тархин байн ачаалж байдаг. Харагддаг. Одоо ч гэсэн та тийм үү? Үгүй одоо тийм биш. За гэхдээ ер нь нэгт орон гарна л та. Юу гэвэл заримдаа мэдээч хэрэг нөгөө 20-30 жил бодчихсон зүйл чинь үргэлжлээ орж ирж шүү дээ. Гэхдээ өнөөдөр бол бас бодлоо яаж удирдах уу, бодлоосоо яаж одоо зөв авч явах уу? Хамгийн гол нь нэгэн зэрэг олон бодол толгойд чинь байлдахыг яаж болиулах уу те? Хүн бол өөрийнхөө энергийн их ихийг өөртөө байлд зарцуулдаг байхгүй. Одоо жишээлбэл нэг шог үг байдаг шүү дээ. Үдээс өмнө сайдад, үдээс хойш сайдсандаа харамсч өнгөрөөдөг гэж. Тэр бол одоо олон хүний зовлон байгаа тийм. Тэгээ тэр бол яг бүх хүний амьдрал тийм. Ихэнх хүн бол гол дайсан өөрөө байдаг. Өглөө босох оюутан хүн бол жишээлбэл унтмаар байдаг, босмоор байдаг, унтмаар байдаг. Унтсан ч юм байхгүй, боссон ч юм байхгүй тийм. Тэгээ ядарсан юм тийм явж идэг. Яг түүнтэй адилхан одоо үргэлжийн бодлыг бол би тэрийг залуудаа мэддэг байсан. Тэгээ үнэхээр энэ гэгэрлийн асуудлаар буддийн сургаал би бол шашин гэж хэлээгүй л дээ. Үнтэй холбоотой улсууд ялангуяа би англи хэл дээр одоо зен буддизм гэгэрлийн тухай ном өдрийг уншаад сүүлийн үед бол үнэхээр ойлгосон. Юу вэ гэвэл хүн гэр орноо цэвэрлдэг хэрнээ тархин доторхоо цэвэрлдэггүй. Зарим хүн тархин дотроо 20-30 жил болсон хогтойгоо явж идэг. 30 жилийн өмнө нэг хүнд гомдчихсан. Тэрийг хадгалаад явж идэг. Тэгээ хүнд гомдно, хүнд уурлна гэдэг бол одоо өөрөө хор уучаад нөгөө хүнээ өхийг хүлээнэ гэж хэлдэг шүү дээ. Тэр бол ингээ 30 жилийн турш, 20 жилийн турш, 3 хоногийн турш, 7 хоногийн турш дотроос нь ингэж хүнийг гашлагж идэг, зовгож идэг. Тэгэхээр таны тэр тархиа цэвэрлж байгаа одоо бодлоо өдөртөж байгаа арга нь болохоор би бол бясалгах. Мэдээж хэрэг нэгдүгээр бясалгах, хоёрдугаарт бол өдөр тутам одоо тэрийг мэдрэх хэрэгтэй. Би өөртөө байлдаад байна гэдгийг ойлгоод мэдэрч сурах хэрэгтэй байхгүй. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бол энийг чи эзэж төгсөж юм шиггүй. Би бол дөнгөж эхэлж байгаа. бясалгал гэдэг таны ярианд дурддагсан бясалгал хийдэг гэсэн. Яг үндэ өнөөдөр хүмүүс нөгөө бодлынхаа мананд ингээд төөрчөөд бодол бол би юмаа гэдэгт итгэцэн те яваад байна шүү дээ те. Тэгэхээр магадгүй энэ ууланд алхах, байгаль ойр байх, бясалгал хийх гэдэг нь бодол би хоёр тустай юм шүү те. Чи ингээд нэг бодлынхаа ертөнцөөр энэ ертөнцийг амьдралыг хараад байна шүү гэдгийг илүү ойлгоход нэмэр болж байгаа лээ. Тийм шүү дээ. Ер нь бол ингээд нэг хэртчихсэн цонх байдаг. Тэгээ нэг юм айхтар хэртцсэн цонхоор ингээд юм харж жагаад ингээд цонхыг угаацсны дараа нэг гой тонголог болдог. Тэ яг тэрийн шиг хүн бол ингээд толгой нь бол битүү бодол санаа, уур уцаар, стресс. Магадгүй зарим нь бүр ингээд шонол, зарим нь бол өшөө орсол. За бүр зарим нь бол ингээд 10-20 жилийн юм дэндүү том төлөвлөгөө тавиад тэрэндээ ядарчихсан. Яг ийм үед бол одоо энэ бүгд чинь бол
хүмүүс нэг юм анзаарддаг байхгүй. ертөнц юм байна гэж хүн болгон бодоод байдаг. Гэтэл үнэндээ ертөнц яг л байдгаараа байж байгаа. Мянган жилийн өмнөхөрөө тий. Ахацхан толгой ч булангартай байна гэдэг хүмүүс анзаарддаг байхгүй. Тэгэхээр ер нь ихэнх хүн бол толгой нь хэр зэрэг булангартгаас болоод тэр хүн хэр зэрэг өөр байгаа нь мэдэгддэг шүү дээ. За яг хүнийг хэлтгүүл дээ би ч гэсэн өөрөө тийм л байсан тий. Би яг танаас яг асуух гэж байсан байхгүй. Та ингээ бодлын булангартай гэдгээд бодлынхаа боол болж байгаа гэдгээ тий. Бодол би хоёр тустай юм гэдгээ яг хэдийд ойлгож эхэлсэн бэ? Мэдгүй. Зүгээр л нэг мэдгэтэл би мэдэрдэг болчихсон байсан. А тэрэнд бол бусад хүмүүсийн үг яриа тусалсан байх, ном уншсан байх. Тэгээ толгойн булангар гэдэг зүйлийг ерөөс хүмүүс хэлэхээс нь онцордог байна. Тэгээд толгойн булангаар арилгачвал хүн бол магадгүй илүү холыг харна, илүү өөрийгөө ойлгоно, ертөнцийг олж харах байхгүй. Амьдран буй цаг үеэ мэдрэн эзэн цуснаа ашиглан чадах зүйлээ хийхийг хүссээр ирсэн түүний давуу чанар юу болох вэ? Түүний багш болсон шинэ хоббиг мөн одоо юу төлөвлөж байгааг нь нэвтрүүлгийн төгсгөл хэсгээс. Одоо ингээд телевиз үзээд сууж байгаа тэр хэн нэгнээс та яг юугаараа өөрийгөө өөр гэж хэлэх вэ? Илүү давуу гэж хэлэх вэ? Хүн болгон давуу талтай, дутуу талтай. Би бол маш олон хүнээс зарим зүйлээр давуу, маш олон хүнээс дутуу. Зүгээр яг өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй холбоотой эргээд хэлэхэд бол би бол зүгээр л түрүү хэлсэн шүү дээ. Өөрийн сонирхлоороо яг тийм надад тус болж чадах хүмүүстэй тэр талаараа би маш азтай явж байгаа. Давуу тал бол би яг нөгөө сурсан, ажилласан туршлагаараа бол юмыг томоор хардаг, түүнийг цэгцтэй хардаг. Асуудлыг бол одоо юу гэдэг юм яг мэрэгжлийн дагуу системийн төвшөнд би тамирчин шиг зүгээр бэлтгэгдсэн байхгүй. Тэр бол миний давуу тал. Системтэйгээр харна, системтэйгээр ойлгоно гэдэг хогтгон бол хүн болгонд байхгүй байгаа юм л да ойлголт. Тэгэхээр яг ямар зүйлийг хэлээд байгаа юм бэ? Одоо тэрийг магадгүй үзэгчдэд илүү ойлгомжтой тодорхой болгохын тулд маш товчхон хэлвэл. Системтэйгээр гэдгийг маш энгийнээр харах хэрэгтэй. Бүх юм нэг том юмны хэсэг байдаг байхгүй. Одоо би өнөөдөр нүүрсний уурхай байгуулъя. Энэ бол үнэндээ зөвхөн нүүрсний уурхай биш. Тэрийг бизнесмен хүн бол зөвхөн нүүрсний уурхай ингээ сая доллар оруулна. За тэдэм сая тонн нүүрс авна гэж. Хэрвээ системтэй харъя гэвэл эргэн тойрон байгаль нь ямар юм? Хүмүүс нь ямар юм? Гүний ус нь ямар юм? Одоо байгаль экологт ямар хортой юм? Тэгэнгүүт тэр бүх эргэн тойрных нэмийг харах хэрэгтэй. Орон зайны хувьд. Нөгөөх нь өнөөдөр Монгол улс ингээд олон уурхай байгуулъя. Тэгтэл одоо бид нар маш сайн нэг зүйлийг мэднэ шүү дээ. Налайх бол уурхай байсан. Тэгээ уурхай дууссан. Тэгээ ажилгүй ядуу нэг хот хүссэн. Тэгээ Монгол дахиад ийм 100 хоттой болох юм уу? Бүгд уурхай дууссан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ураа ашгараад хийж байгаа боловч 50 жилийн дараа Монгол улс 50 ширхэг налайхтай бол яах юм? Тэгэхээр гэх мэтлэн ингээд хорвоо ертөнц бол бүх юм хоорондоо холбоотой, уялдаатай. Нэг газар юм авч явах нөгөө газар дутчихийдэг. Тэгээ энэ бүгдийг цаг хугацааны уртаар харах. Тэгээд чи ганцаараа биш. Зөвхөн чи ганцаараа баян болох гэж хүсч болно. Гэтэл чиний баян болох хүсэл бол буруу биш байж болно. Гэхдээ тэр нь бусд хүмүүст бас яаж байгаа юм. Гэх мэтлэн тэгээд 21 дугаар зууны өнөө цагийн гол факторууд тийм. Энэ бүгдийг ингээд тодорхой зөвхөн бодох биш. Эний чинь судалдаг шинжлэх ухаан байна. Тэгээ тэр бүх туршлага, шинжлэх ухаан бүх зүйлийг хэрэглэсний дараа одоо за би ингэж бодож байна гэж хэлэх. Бол анх шууд л би ингэнэ гэхээс их өөрөө байхгүй. Тэгээ энэ хоёрын хоорондын ялгааг л системтэй хандах гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Та хэдийнээс ер нь энэ зүйлтэй нөхөрлөв? Энэ аппарат уу? За аппарат бол оюутан байхдаа нэг хэсэг сонирхтой байсан. Тэгээд яг хуу дараа нь бол ингээд энэ тэнд гадаад дотоод явахдаа жижигхэн аппарат авч явдаг байгаад 3 жилийн өмнөөс хагас мэрэгжлийн аппарат авсан л та. Тэгээд аппарат ч их сонин шүү дээ. Аппаратыг бол хүн хоёр янзаар харддаг. Олон янзаар. Зарим хүн бол одоо дурсгал үлдээх гэж авдаг тий. Тийм зарим хүн бол
одоо үгээрээ хоол олж идэх гэж чаддаг. За миний хувьд бол ер нь их сонирм. Юм болгонд гоё юм болж харж болдог. Жишээлбэл одоо энд байгаа энэ хад. Энэ хадыг хэрвээ чи арай өөр өнцгөр, арай өөр гэрлэлээр харуул энэ аюул сонирм баг. Бид нар ерөөсөө юмыг харддаггүй байхгүй. Яг годамжаар машинтай явахдаа харддаггүйтэй адилхан энд байгаа хад, тэр мод, тэр уул энэ бүх юм бид харддаггүй. Тэгэхээр аппарат бол тодорхой хэмжээгээр хүнийг тэгж хард сургах гэхэд хаашаа юм зүгээр байнга тэгж анзаарахтай. Тэр мэдрэмж нь төрж идэг, хөдөлж идэг. Тэгээ чи яванда би одоо 3 жил, 2 жил зураг аваад нэг зүйл мэдэрсэн. Эхлээд зүгээр хүний авсан зургийг яагаад гоё инч би ойлгодгүй байсан. Энэ их гоё зураг гэж хүн хэлэхээр энэ яагаад гоё юм бол доо гэж яагаад гэвэл мундаг хүн авчраас гоё юм болоо гэж боддог гэсэн юм. Тэгээ сүүлдээ ингээд тэр хүний гоё зургийг мэдэрдэг болоод тэгээс тэр байтугай ямар ч хүн ингээд зураг харуулхад энэ хүн хэр зэргийг харж ийн гэдгийг мэдэрч байгаа. Тэгээд ингээд мэдрээд эхлэхлээр яг ингээд юмыг харж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аппарат чинь ингээд татаад эхэлж байгаа. Өөрөөр энэ аппарат бол хүнийг харж сургаж байгаа. Хүнийг уншдаг болгож байгаа. Ингээд ертөнцийг харж сургаж байгаа байхгүй. Тэгээ чи нэгэнт сайхан юмыг ямар ч нөхцөлд ингээд сайхан юмыг хардаг болохоор хамгийн сонирхолтой чи өөрөө өөрчлөгдөж эхэлж байгаа. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд амжилтын эзэн бүр амжилтын томьёог энэхүү дэвтэр дээр үлдээдэг байгаамаа. Тэгэхээр таны хувьд амжилтын томьёо нь юу байх вэ? Би ингэж хэлмээр байна. Та хүслээ зорилгоо тод харагч. Төрөний өмнө хэлдэг шин. Та ямар долгион дээр өөрөө байна гэдгээ юу хүнсэртэй сонго. Та хүслээ тод харж ивэл энэ хүсэлд таарсан бүх юм таарлана. Гараасаа. Хүслээ зорилгоо тод хар. Та нөгөө яг амжилтын томьёон дээр тод хүсэл гэж бичсэн шүү дээ. Амжилтын томьёог. Таны тэр тод хүсэл хамгийн одоо тод хүсэл бол яг үнэхээр яг ингээд нэг 10, 15, 20 жилээр өөр байсан. Тэгээ эхний 10 жилд бол би мэдээж хэрэг одоо эрдэмтэн болъё, эрдвийн зэрэг авъя гэж бодож ирсэн. Тэгээд тэр ч аспирантур төгсөөд ингээд улс орондоо хэрэгтэй хүн бай гэдэг ингээд улс засгийн газарт орж ажиллаад ингээд явсан. Тэгээд дараагийн 10 жил интернет бизнестэй бол ерөөсөө одоо Америк дэлхийтэй адилхан юм компани байгуулад яг энийг хийж бодож ирсэн. Тэгээд дараа нь бол энийг хийсний дараа нийгэмд хэрэгтэй юм хийгсэн тод хүсэл байгаа. Тэр нь жишээлбэл форум нэвтрүүлэг хийгээд тэгээд их хурлд ороод явсан. Тэгвэл таны одоо яг энэ үчээс эхлээд дараагийн 10 жилийн зорилт. Энэ бүх юм бол тохиолдол юм биш гэж боддог. 3 салбарт гурвууланд нь ажиллаад тэгэхээр энэ бүгдийг би нэгтгээд ер нь нэг зүйлж хэлбэл ингээ явсан хүн одоо анх удаа ингээ холын замд явсан хүн бол буцаж ирэхдээ ядахта газрын зурагтай ирдэг штэ. Тэрийн шиг би одоо Монгол улс ийшээ явах юм гэж би шууд хэлж мэдэхгүй ч гэсэн миний явж үзсэн газар нэг ийм газрын зураг байд юм байна. Танд нэг нуур байд юм байна. Энэгээр нь явбал болох юм байна гэдэг шиг тийм нэг газрын зураг шиг номч гэдэг юм уу үзэл санаагаа гаргая гэж бодоод байгаа байхгүй. Энэ бол миний магадгүй дараагийн 10 жилийн зорилт. Ингээд цаг зав гаргаад нэвтрүүлэгт оролцсон танд үнэхээр их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөл нэгэн бэлгийг өгдөг байгаа. Та хинэгний аз жаргалыг зурх, харандаанд байгаараа алдааг нь арилгах, баллуур байгаараа авьяасыг нь хурцлах, үзүүрлэгч байгаараа гэд өгдөг юм аа. Ингээд энэ бэлэгтээ бас жижигхэн бэлгийг танд өгье. За баярлалаа. Бас танд амжилт хүсье. Танай нэвтрүүлэг бол улаан өндөрж олон залуучуудад хүмүүст урам зориг өгөөсэй. Бас олон хүмүүсийг миний төрөний илтгэр яг өөрийнхөө долгион дээр ажиллахад туслаасай гэж хэлж байна. Баярлалаа. Бидний та хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзалтаа баяртай үзэгчтэй.